Би саяхан Япон улсын музейд хадгалагдж байгаа Монгол бөөгийн эдл хэрэглэл хоёрыг тийм үзмэр харлаа л да. Тэгээ харамсалтай нь тэнд Монгол бөөгийн хичгээр зүйл үнэндээ юу ч байсангүй. Яг гаднаас нь харахад бол бөөгийн зүйл гэж харж болохоор боловч яг тэр Монгол бөөгийн язгуур соёл уламжлалын гэх зүйл үнэндээ юу ч байхгүй зүгээр нэг тийм сүүлийн үед гарч ирсэн юм зохиомл одоо нөгөө л бидний донд яригддаг суврахтан тий орчин үеийн гэх юм аяг. Тэгэхээр яг мэдээж бөөгийн бөөлтөөр бөөгийн идэл хэрэглэл бол өөр хоорондоо дахин давтагдаад хулбарлагдаад байдгүйч тэрэндээ тодорхой хэмжээний соёл ёс уламжлал шингэсэн байдаг. Тэгэхээр энийг бол ер нь бид нар ингээд хитрхи ингээд нэг юмд хит автаа туйжраад янз янзын юм зохиогоод тэрнийг гаргаж ирээд энэ бол бөө юм аа гэх. Тэгээд тэрийг нь үүсгэх юм бол энэ бол бөөгийн бөөлтөөрөө гэхүүгээр ингээд халахалдаг тийм болчихсон. Энийн ерөөсөө гол алдаа нь юунд байгаа вэ гэхээр мэдхгүй байгаад байгаа. Мэдхгүй зүйлээ хит юм төсөөл ч юм уу уран сэтгэмж эсвэл ингээд зүүд нартай холбож ингээд хит сүсгийн байдлаар хандаад ирэхээр юм ямар ч чиг баримжаагүй зүйлсүүдийг хүмүүс хийж эхэлж байгаа юм л та. Тэгээд энэний үр дүн харамсалтайгаар ингээд олон улсууд хүртэл ингээд Монгол бөөгийн идэл хэрэглэл ийм байдаг юм аа, соёл ёс уламжлал нэг ийм юм аа гэд ойлголт төрчихсөн. Тэгээд ингээд интернетээс ингээд янз бүрийн сэрчлэх юм бол бүр ингээд хитрхи бүр ингээд яах ч юм ингээд гадных нь үзүүж харуулад ингээд байт юм гэмээр тиймэрхүү бичлэгүүд маш их явж идэг. Яг сүүлийн одоо нэг 30 гаруй жилэл одоо бөөмөрөл одоо хүмүүст бол нэлээд төгж байна те. Ялангуяа энэ 20 гаруй жил бол бүр маш эрчимтэйгээр. Тэгэхээр бид нар олон зуун жил тэрнээс өмнө бөөмөрлөөс хүн амын маань дийлэх хувь хөндөрч гисэн байсан болохоор маш их зүйлийг мэдхгүй байгаа. Тэгвэл гинт ийм шашигдсан сэтгхүүгээр яг ийм шашинцсан сэтгхүүгээр ингээд чи бөө бол гэж хэлчих юм бол за би бөө болохгүй болохгүй юм байна. Өндөрлөх уруудах юм байж тийм эсвэл би бөө болох юм байна би их онцгой юм байна гэх мэтчлэн ингээд хит шашинцсан туйширсан сэтгхүүгээр яарч ганцны үр дүнд одоо ийм хитрхи юм зохиомл ийм ёс уламжлалууд гарч ирээд тэр нь нийтэд маш их төгж байгаа байхгүй бүр гадныхын хүртэл. Тэгэхээр бөөгийн идэл хэрэглэл яг тэр хүн ямар ч зүйл идэлж хэрэглэх нь хүүхэн ирэх боловч энэ өөрөө Монгол бөөгийн соёл ёс уламжлал явж байгаа учраас энд хит тийм туйширсан сэтгэлгээгээр биш маш их мэдлэгтэйгээр хандмаар байгаа. Тэгэхээр бөөгийн идэл хэрэглэл тухайн бас Монгол соёл уламжлалыг шингээж авч яваа учраас энийг зүгээр нэг ингээд зохиомлоор төсөөллөөр хийгээд ч юм уу те нэг хідэн шамнарт ийм байд ингээд заагаад явна гэдэг бол энэ туйлын тэнэг хэрэг. Тэгээд биднэрт бол хамгийн их дутагдж байгаа зүйл л мэдэхгүй байгаа. Тэгээд бид ингээд нэг хүн дээр очиод ингээд бүү болно гэх юм бол ойр зүрийн газ бэлтэл маш 7 хоногийн дотор ч гэдэг юм уу авсан хүмүүс гэл зөндөл холбогдчихл байт. Тэгээд юмд хит тэгж ингэж яарч болохгүй. Яг хоо мэдээж бөөгийн зүйл бол дахин давтагддаггүй өөр хоорондоо ялгаатай байдаг. За мөн одоо юу гэдэг Баруун аймгийн бөөнөр, Зүүн аймгийн бөөнөр ч өөр хоорондоо ялгаатай байгаа мөн тухайн газар нутгийн онцлогоо шалтгаалаад юугээр баян түүгээрээ хийдэг мөн тухайн ястан үндэстний ахуйн соёл уламжлал юу вэ тэрний тодорхой хэмжээнд шингэж өгч идэг. Тийм болохоор ерөнхийдөө бөөгийн бол идэл хэрэгэл давтагддаггүй боловч ийм одоо тодорхой хэмжээний соёл уламжлал шингэж явдаг. Тэгээд тэрийнхүү ингээд тэр үзмэрийг ингээд харж байхаар ингээд Монгол готл гурвалжин ингээд юм луун хээтэдэл тэгээд нэг сургахтаа малгай тэгэл бүрээд бөөгийн бардагш барьсан байх шиг тий. Яг өндөө бол Монгол энэ ахуйн амьдралдаа өмсдөг энэ гутал бол бөөгийн гутал биш байхгүй юу. Бөөгийн гутлыг ерөнхийдөө бойтон тусгай хийдэг. Тэгээд энийг нь бас хэлжүүл бас туйшраад бас явчих болов гэж бодоод ингээд орхичээ. Тэгээд гурвалжин хингэргээр бол ер нь бол тэгж бөөлдгөө байхгүй да байнга тэгж бөөлөд байдгүй. Та ингээд нар ингээд харах юм бол ер нь бол гурвалжин хингэрхтэй холбоотой эд үлгийн зүйл Монголд бол байхгүй шах тун ховор маш цөөхөн. Тэгэхээр энэ бол бөө болгон бариад байдаг ч юм эсвэл бөөлөх болгонд ийм хингэрэг хийгээд бөөлөд байдаг биш юм байхгүй. Би ийм хингэрэг зүтлэгээл тэрнгөөр байнга бөөлөд байдаг. Ер нь бол тэр гадны төрөмгийл манжийн тэр төрөмгийллийн үед Монгол ёс уламжлалыг өгөөсгөж явах үед тэгээ бөө мөрлөө авчиж явах үед бол тэмцлийн хэлбэрт бөөнөр маш шилжин тэр бөөгийн хар хүчийг ашиглах гэж гурвалжин хингэргийг бас тусгай амтны арьсаар бүрээд тэмцдэг байсан байна. Яг тэгээ энэ тал дээр бас нэг их тайлбарлаад хэрэггүй байх. Тэгээ бас хүмүүс туушраад явчих болоо. Тэгэхээр ер нь бол нэгэнт бөө болоод энэ амьдралаа зориулах гэж байгаа бол аль болох мэдлэг мэдээлэлтэй
маш судалгаатай хандах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар бол мэдээж энэ бөө мөргөл маш хүн дээрээ сүүлийн үед ингээд илгэрч байгаа те. Ихэнх хүмүүсийн бөөнөрийн аав ээж ч юм ивэ өгөнд бөө байгаагүй маш 100 тонны хүмүүс л одоо удам дамжиж явсан байгаа. Тэгэхээр бид нар нэг хүүхэд наснаасаа тийм бөөг харж өсч үзээгүй хөвчлийн юм шарын шашин ч юм уу тиймэрхүү зүйлсийн нөлөөнд донд байсан болохоор нэг янз бүрийн юм мэдхгүй олон юм байгаа учраас бид нар судлах зайлшгүй шаардлага гараад байгаа байхгүй юу. Яг зүгээр ямар нэгэн зүгээр хүнээс сонсооч юм ингээд бөө болчих юм биш. Гэхдээ танд байхгүй мэдлэг мэдээлэл тодорхой хэмжээнд судлах хэрэгтэй. Тэгэхгүй хит төсөөлөл, мэдрэмж, зүүднөр тиймэрхүү сэтгэл хөөрөлт авцсны үр дүнд ямар олон хүмүүс бөө болоод ямар олон хүмүүс янз бүрийн хувц сунаар бэлдээ сүулт нь тэрийг яахаа мэдгүй хайж шатааж ин тэ. Эндээ шилтгаал маш олон сүрэг үр дагавар ч гэсэндээ гарцсан байгаа учраас маш сайн судалгаатай байх хэрэгтэй. Тэр гол дутагдаад байгаа зүйл нь тэр мэдлэг байхгүй байгаа хгүй. Яг мэдээж одоо хуучин цагт байсан бөөнөр бол тэг шаардлахгүй байсан л та. Тэр аав нь ээж нэмээ нөгөө нь эсвэл ойр хавтан тэр бөөнөр байсан. Тэднийг хараад өсчихсэн бөө гэж ямар байдаг вэ гэдгийг ерөнхийд нь хараад өсчихсэн тийм цаг үед байсан болохоор тэгэл судлаач юм уу би онготой гэвэл хүн болгоноор дамжиж явах шаардлагагүй байсан. Бидний хувьд бол тийм цаг үед төрөөгүй ерөнхийдөө ингээд дахиж сэргээд нэг 30 гаруй жил болж байгаа тий. За тэгээ сүүлийн нэг 10 жил дотор маш их бөөнөр төрж байгаа. Тиймэрхүү л богино насжилттай энэ хугацаанд байгаа учраас судлахаас өөр аргагүй байхгүй. Тэгээ бөө бол төрмөл байдаг. Зүгээр тэр хүнд тодорхой хэмжээний эрдэм мэдлэг чадвар тэр гений төвшин тархинд далд ухамсарт нь хатаглагдчих байгаа. Энэ ямар нэгэн зан үйлийн тусламжтайгаар сэрэгдэг. Гэхдээ бодит бас судалгаа маш их хэрэгтэй. За тэгээд хүмүүс ингээд намайг онготой гэсэн би бөө болох уу гэл хүмүүнөө биш үү гэж асуугаад байдаг. Ер нь чамд тэр юм мэдрэхдэггүй бол тэр хүний үг чамд бөө болохгүй шүү дээ. Тэгэл орхичихл хэрэгтэй. Чамд ямар нэгэн тэр далтын хүчин зүйл мэдрэхдэггүй бол заавал тэрийг хөөцөлтөд яваад хэрэг байхгүй. Тэд хоногийн дотор авахгүй бол ар гэрт чинь хэцүү юм тохиолдно гэсэн гээл тэгээд би авчихсан гэх мэт хүмүүс маш их байна. Тэр хүмүүс чинь нөгөө хитрхи сүсэг бишрэлээр хандаад байгаа байхгүй. Болохгүй л миний амьдрал болохгүй юм байна. Тэд хоногт нь багтахгүй л ах дүүр хөөхөд мань муу юм тохиолдох юм байна гэд хит юм айцсан шинжтэй хандаад байна. Тэгээ одоо энэ 21-р зууны бөөнөр бол ялангуяа бид нар бол бүр олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй. Ганц тэр бөө мөрөглийнхаа соёл уламжлалыг мэддгээс гадна тодорхой хэмжээний одоо хүмүүс чинь маш их эмзэг болчихсон, сэтгэл зүйн олон талын эмгэгтэй болчихсон. За дээрээс нь тэгээд маш их өвчлөмтгий болчихсон. Тэгээд бидний ахуй орчин маань маш их тийм асуудалтай болчихсон. Нийгмийн стресс бухимдал ихтэй. Ийм үед зөвхөн тэр бөөгийн зан үйлээр бүгдийг шийдэхгүй. Тийм учраас тодорхой хэмжээний сэтгэл зүйн мэдлэгтэй болж өгөл уламжлалт ангаах ухааны тодорхой хэмжээний мэдлэгтэй төөхөн үед ч ихсэндээ ер нь бол бөө болж амьдралаа зориулах ч байгаа бас тодорхой Монгол ёс уламжлал ахуйн соёл за тэгээд түүхийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Ингээд олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ зүйл биднэрт дутагдаад байгаа. Тэгэхгүй ингээд хит уушраал нэг бөө ингээл юм л болгон дээр бөөгийн зан үйл хийгээл бөглөхгүй л тэгэл ээдэг юм бол одоо бас тийм бичлээ. Тодорхой ёс уламжлалаа нарийн сайн судалж мэдхээс гадна олон талын мэдлэг л дутмаг байгаа. Тэгээ энэ зүйл байхгүйгээс болоод л хит юм тойжирсан хүмүүс янз янз юм хийж ин тэгэл хайж ин шатааж ин эд хөрөнгөөрөө хохирж ин тэ. Тэгэхээр юмд ерсэн таныг бөө болно гэж хэлсэн хүний үг тэгээ таныг бөө болгочих юм биш. Тийм болохоор танд тодорхой хэмжээний бас бодож судлах, өөрийгөө чагнах, өөртөө цаг хугацаа гаргаарай гэж хэлмээр байна. За тэгээд энэ хүртэл сонссонд баярлалаа.